Байна уу? Байна. Сайн уу миний? Сайн, та сайн уу? Сайн. Их чинь харин чамд юм хэлэх гээд. За. Дараа сараас энэ түрээсийн төлбөрөө нэмэгч Яагаад байгаа. вэ чи? Уг нь бол түрээсийн гэрээгээ шинжлэх болоог байгаа шүү. Үгүй тийм л дээ миний дүү. Энэ тог ус дулааны үн нэмэгдээд ах юм биш үү? Гэ тэр мөнгөж өгнө хичээ би түрээснээсээ гадна өөрөө төлждөө шүү. Гү харин тийм их чинь тэр мэдж байгаа. Чи бас их чийг ойлгоорой. Энэ юмны үн нэмэгдээд л байх юм. Тэгээ энэ мөнгө ч одоо бүр цаас л болоод ах юм. Чиний төлж байгаа түрээсийн мөнгө бол ихчт нь ирээд ихчийнх нь гар дээр ирээд ч юу ч болохгүй. Бусдад өргөн хэрэглээний барааны үн мөнгө чинь зүгээр тэнгэр татчих юм биш. Одоо их чинь одоо энэ өчигдрийнхөө авсан юмыг өчигдрийнхөө үнээр авч чадахгүй шүү дээ. Тэр ч уг нь тийм байгаа л да. Хичнээн цаг хэцүү байгааг ойлгож л байна. Гэхдээ одоо энэ нөхцөл байдал цаг үе юмны үнийн өсөлт чинь ингэж гараад байна шүү дээ. Тэгээд миний дүү энэ хүү ихтэй чиний тодорхой хариулах. Миний дүү хэрвээ байж чадахгүй гэх юм бол хичнээнүүдээс яах уу гээл. За. Тэгвэл хичээ би үүтэй хэд хоногоос танд хариулъя гэх үү? За тэгэхээр миний дүү аль болох яралтай хариу өгөх хэрэгтэй. За. Ямар хэцүү юм бэ? Дараа бид нар яаж ажилтныхаа цалиг нэмэх боломжгүй. Харин ч өгдөг урамшуулаа зогсооход зардлаа багасгах хэрэгтэй. Яаж ажилтныхаа цалин урамшуулыг хасна гэж сууж авах вэ? Өгдөг цалин нь урт амьдралдаа хүрэхгүй шүү дээ. За тэгвэл орон дооны цомготгол хийгээс өөр аргагүй болж байна доо дараа. Яа тэгэхээр цахилгааны үн нэмэгдсэн. Дахиад нэмэгдэх баг. 5 дугаар сараас дулааны үн бүр 85% нэмэгдэнэ. Яг нь бид нар дулааны улиралд энийг нэг мэдрэхгүй л ах. Хүүтний улирлууд ирэхлээр бид нар энэ дарамтыг шууд мэдэрнэ. Дээрээс нь 9 дугаар сараас халуун хүүт усны үн нэмэгдэнэ. Энэ нь бол биднэрт нөгөө ашиглалтын зардал болон офис түрээсийн үн гээл шууд дарамтаар л илэрнэ л дээ дараа. Тэгээ дээрээс нь энэ бүхнийг дагаад инфляц үснэ. Бидний авдаг бараа материал түүхий төсөөд байгаа юм л та. Цааш тааж болон өсөх баг. Тэгээд дараа түүхийд материалын үн нэмэгдээд ирэхээр манайх одоо бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй. Гэтэл нөгөө талд одоо хэрэглэгчдийн маань худалдаа авах чадвар өдрөөс өдөрт эрс муудаад идэг. Уг нь компани талаас бүсэж хангалаад байгаа ч одоо бол үнэхээр тисэж үлдэх эсвэл дампуургуу дээр л тулаад байгаа юм л та. Бизнес хийх ч улам хэцүү болж байна та. Манай татврын өрхөд оолээ. За би тань руу явж дараа. Үлсээ. Ажилтны урал зарлалтаа. Яа энэ хаврын урт хавсан хоёр хизээ тусах юм бол дөө. Ээж өөр идэхээр гоё юм байхгүй юм. Хавсаачгүй айл байна. Идэх юмтай байгаа нэг юм. Ээж энэ байрны төлбөр гарчиж. Энэ бүр улам л өндөр гараадах юм аа. Одоо улам нэмэгдэн штэ ээж наа чинь 5 сарын 16-нд өсгсөн тий? Тийм штэ. 9 сард бүр дахиад нэмэгдэнэ. Гэхдээ яаж төлнө? Гэхдээ төлдөг л баг та. За үүс дэлгэрээ. Миний охин тэр шалгалж хүлгээ. Дөрүү сайн бэлдээ тэр гадаг шанаал гараадах. Тэндээ отгээд ажил төрөл олж хийгээл энд ёор хорогдоодох юм байхгүй. Чи оком тэр төрийн албан хаагчийн шалгалтандаа бас сайн бэлдээд тэндээ сайн зүтгүүлээл тэр төрийн албандаа л ороодох. Та эртэл хичээлэхэд ер нь аяг хоолтой амьдрах арганд хэрэл байна. За тэгээ шуудхан хэлэхэд амиа яайда гэж байгаа хүмүүс хүүгэж уухад ярих болоогүй шүү.